Зорилгодоо хүрэхэд туслах, батлах үгс. Өнөөдөр зорилгодоо хүрэхэд туслах, батлах үгсийг хамтдаа сурцгаая. Зорилготой амьдрах нь чухал гэдгийг хэн бүхэн мэддэг. Гэвч ихэнх хүмүүс тодорхой зорилгогүйгээр амьдрдаг нь бодит үнэн юм аа. Зорилготой гэж хэлж байгаа ч зүгээр л бүдэг бадгахан болол төдий. Тодорхой төлөвлөгөөгүй байх нь олонтаа байдаг. Зорилго тодорхой бол чиглүүлэх зам тодрон гарч ирдэг. Зорилгоо биелүүлэхийн төлөө илүү их хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшилтэй байх аваас зорилго маань хурдан биелнэ. Зорилгодоо үнэнч байр төлөвлөгөө зохиож, түүнийхээ дагуу тууштай хичээж чадвал санаанд оромгүй боломжууд нүдний өмнө зураан гарч ирнэ. Тиймээс амжилтанд хүрсэн хүмүүс нь амжилт нь зорилго тавихаас эхэлдэг гэж хэлсэн байдаг. Өөрийнхөө зорилгыг тодорхой болгож өдөр бүр түүнийгээ бодож, өөртөө хэлж, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж байвал маш сайн. За ингээд батлах үгсээ хамтдаа хэлцгээе. Надад чин сэтгэлээсээ биелүүлэхийг хүсч буй зорилго бий. Надад чин сэтгэлээсээ биелүүлэхийг хүсч буй зорилго бий. Миний зорилго нь амьдралаас хүсч буй эрхэм чухал үнцэн зүйлсийг хамгаалж өгнө. Миний зорилго нь амьдралаас хүсч буй эрхэм чухал үнцэн зүйлсийг хамгаалж өгнө. Би зорилгоо бичиж хэлж төсөөлж байна. Би зорилгоо бичиж хэлж төсөөлж байна. Надад зорилгодоо яг таарсан маш тодорхой төлөвлөгөө байгаа. Надад зорилгодоо яг таарсан маш тодорхой төлөвлөгөө байгаа. Би зорилгоо бичээд нүдэнд харагдах газар тавьж, өдөр бүр түүн рүүгээ чиглэн явж байна. Би зорилгоо бичээд нүдэнд харагдах газар тавьж, өдөр бүр түүн рүүгээ чиглэн явж байна. Би зорилгоо биелүүлснээр төсөөлж, бичиж, хэлж, биелэх цаг хугацааг нь хурдсгаж байна. Би зорилгоо биелснээр төсөөлж, бичиж, хэлж, биелэх цаг хугацааг нь хурдсгаж байна. Би илүү эрх чөлөөтэй болж эрхэм нандин хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацаагаа ихсгэж байна. Би илүү эрх чөлөөтэй болж эрхэм нандин хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацаагаа ихсгэж байна. Надад ямар ч зүйл тохиолдсон эцсийг хүртэл хийх болно. Надад ямар ч зүйл тохиолдсон эцсийг хүртэл хийх болно. Би зорилгоо биелүүлэхэд цаг хугацаа, төвлөрөл, хичээл чармаалтай зориулна. Би зорилгоо биелүүлэхэд цаг хугацаа, төвлөрөл, хичээл чармаалтай зориулна. Би зорилго төлөвлөгөөгөө төв болгож юуг төрүүлж хийх ёстой вэ гэдгээ сонгоно. Би зорилго төлөвлөгөөгөө төв болгож юуг төрүүлж хийх ёстой вэ гэдгээ сонгоно.
Одоо өдөр бүрийнхээ амьдралд яах вэ? Ийх вэ гэсэн эргэлзэх зүйлгүй болсон. Одоо би өдөр бүрийнхээ амьдралд яах вэ? Ийх вэ гэсэн эргэлзэх зүйлгүй болсон. Миний зорилгодоо тэмүүлсэн хүсэл эрмэлзэл нь бүтээл санаа оноог төрүүлэн гаргаж байна. Миний зорилгодоо тэмүүлсэн хүсэл эрмэлзэл нь бүтээл санаа оноог төрүүлэн гаргаж байна. Надад зорилгодоо хүрэх гайхалтай арга ухаанууд төрөн гарч байна. Надад зорилгодоо хүрэх гайхалтай арга ухаанууд төрөн гарч байна. Миний санаанд ч ороогүй байсан боломж бололцоонууд над руу ирж байна. Миний санаанд ч ороогүй байсан боломж бололцоонууд над руу ирж байна. Би илүү нухацтай байж амлалтаа биелүүлж байна. Би илүү нухацтай байж амлалтаа биелүүлж байна. Би улам бүр хөгжин дээшилж байна. Би улам бүр хөгжин дээшилж байна. Миний төсөөлөл зориг болж, зорилгоо хэлж ярьснаар эрч хүч итгэл үнэмшил маань нэмэгдэж байна. Миний төсөөлөл зориг болж, зорилгоо хэлж ярьснаар эрч хүч итгэл үнэмшил маань нэмэгдэж байна. Миний итгэл үнэмшил нь зорилгыг маань бодит болгож байна. Миний итгэл үнэмшил нь зорилгыг маань бодит болгож байна. Зорилго маань үгийн хүчээр бодит болж байна. Зорилго маань үгийн хүчээр бодит болж байна. За баярлалаа. Та зорилгоо маш тодорхой бичээрэй. Зорилго нь нэг бус олон байж болно. Жишээ дурдъя. 3 сарын дотор 10 кг турна. Би тийм хугацаанд бүх өрөө дарж дуусна. Би өглөө 5 цагт босдог болно. Би 10 жилийн дотор 100 саятан болно. Би ажилдаа хамгийн шилдэг нь болно. Гэх мэт зорилго тавьж болно. Энэ бүгд биелэх боломжтой. Хамгийн гол нь биелүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байж, тодорхой төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу үйлдэл хийх нь чухлаа. Та чадна. Таныг үргэлж сэтгэлээрээ дэмжих болно. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээгээрэй.